Эрхэм мөндөд үзэгчдээ шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Upcast подкастын маань эрүүл мэндийн лайн дугаар маань цоо шинэ зочинтойгоор өнөөдөр та бүгдээ хүрээд бэлэн болсон байна. За хамтдаа баг Монгол хүн болгоны ялангуяа одоо өсвөр насны залуучууд хүүхдүүдийн хамгийн том асуудал болсон нойрны асуудлыг өнөөдөр одоо хамтдаа хэлцэн. Студид бидэнд зөвлөгөө өгөхөөр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгцэн эмч хүсэл төвсөн юмч маань хүрэлцэж ирсэн байна. Цаг гаргаж хүрэлцэж ирсэн танд баярлалаа. За, намайгаас энэ хөө подкастнда урьж оролцуулж байгаа та бүхэндээ бас маш их баярлалаа. За, өнөөдөр бид тантай ер нь нойрны асуудлыг ярья гэд тэгээд тантай зөвлөж байхдаа нойр гэдэгт нь айгүй их бас олзуурах чалаа. Тэгэхээр ер нь одоо ерөнхий асуултаас эхлэе. Ер нь одоо манай улсад энэ нойр гүдлийн асуудал, нойртой холбоотой энэ сэтгцэн эрүүл мэндийн асуудал ер нь аль одоо төвшөнд яваад байна. Хэр том асуудал болоод байгаагаас яриагаа эхлэе гэж байна. За, энэ бас маш чухал асуулт байна. Монголд бол яг сүүлийн хэдэн жилд бол хийгдсэн том хэмжээний судалгаа бол бас яг байхгүй байгаа. Гэхдээ хамгийн сүүлд хийгдсэн судалгаа бол 2023 онд Монгол судлаачдын маань хийсэн нэг органик бас нойрны эмгэгийн талаар судалгаа байгаа. За, тэн дээр бол тархалтай хувийг бол нойрны чанар муу гэдэг бол ерөнхийдөө 40% чанар муутай буюу яг ийм чанартай нойрыг авч чадахгүй нэ гэдэг асуудлын талаар ярилцж байгаа. Тэгээд илүүтэй яг нэг нойрны эмгэг гэдэгт нь болохоор бараг 20 орчим хувь нь байлуу да ерөнхийдөө яг нэг нойрны одоо асуудлаас болоод өвчин эмгэг бүр нойрны бие даасаа өвчин үүсчихнэ гэдэг тийм шалтгаан байгаа байхгүй. Энэ бол ерөнхийдөө бол ингээд үзэх юм бол 5% тутмын нэг нь ойролцоогоор нойрны эмгэгтэй байх магадaltaй боломжтой явж байна гэдэг тийм статистик байгаад байгаа гэсэн. За бидний ингээд нэг нийтлэг мэддгээр бол ингэдэг шүү дээ, тий. Ер нь нас жоохон явхаар угаасаа нойргуутчихдаг гэх тий. Одоо өвөмнөр бол одоо маш эрт тусдаг. За тэрийгээ дагаад ингээд эрт амардаг. Энэ ингээд нэг биологи юм байд юм а гэдэг ойлголт бол бидний дунд байдаг. За гэтэл сүүлийн жилүүдэд бол утасны хэрэглээ, за тэгээд төрөл бүрийн донтолт, за стресс гэх олон шалтгаан байх шиг байна. Нөгөө нойргуудл маань одоо ингийн хэлээр бол жоохон залуужаад байна уу гэдэг зүгээр таамаг биднэрт байна тий. Яг энэ яг одоо судалгаагаар батлагдсан уу? Ер нь нойрны асуудалтай хүмүүсийн наслалт нь ер нь аль хавьдаа илүү өндөр байна. Өөрчлөлт ямар ажиглагдаж байна. За, мэдээж нөгөө бидний дунд бол одоо ингээд нэг нас ахихын ирээр нойрны хэрэгцээ багасдгаа гэдэг нэг тийм ойлголт байгаа. Гэтэл шинжлэх ухаанчид юу гэж үздэг вэхээр нас ахихын ирээр нойрны хэрэгцээ нь бол багасдаггүй юм байна. Зүгээр тухайн хүн чанартай нойрыг авах тэр чадвар нь л багасчдаг юм байна. Тэрнээс биш яг унтах хэрэгцээ бол байдгаараа байгаа гэдэг. За, таны асуусан хоёрдугаар асуулт болох ер нь нойрны асуудал маань залуужж гинөө гэдэг нэг төрлийн асуулт байгаа даа тий. За, жишээлбэл одоо та хэд дээр ярил л да. Шүн хэд гэж унтж байна? Ер нь 11:30 12 маяг. Бас болж байна. За 2 3. 2 3. Яг унтыг гэвэл унтчих бас болж байгаа. Тухайн үед та бол нэг 2 цагийн үед хүрэхгүйгээр 11 12 унтыг бол унтчих шүү дээ тий. Амьдралынхаа одоо хэмнэлээс ч юм уу тэр хөвшлээс болоод оройтож унтаад байгаа шалтгаантай. Тэнгүүд энэ дээр нэг том ялгаа гардаг нь юу вэ гэхээр нас ахих тусам бол мэдээж тэр нойрны хэрэгцээ болон төрийн чадвар мууддаг гэж хэлсэн. Гэхдээ залуу хүмүүсийн хувьд нойрны эмгэгтэй биш. Тэр нойрны чанар буюу зүгээр дутуу нойр аваад байгаа гэсэн үг байхгүй. Өөрсдийнхөө тэр амьдралын хэмнэл. За одоо жишээлбэл манай дүү одоо 18-тай. За тэдний үеийнхэн яаж нэхэр шөнийн 1 2 3 цагт бүгдээр эсрэн байна. Үеэрээ. Тэрний юу яаж нэхэр хоорондоо ингээд коммуникейт буюу харилцахдаа шүн бүгдээрээ сэрэн байгаа учраас нэг нөгөөгөө сэрээдэг ч юм ингээд юм сошиал хэрэгцээний асуудалч байна. Ингээд тэдний үе бол яг юм шүн дунд сэрэн байж байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүдээ харилцахын тулд тэд нар чинь бас нөгөөдхөө дагаа шүн сэрүүн байдаг ч юм уу, тэр тоглоом тоглодог ч юм уу ингээд унтах боломжтой хэрнээ уул унтыг бол унтчихна. Гэсэн хэрнээ тэр нөгөө нэг утасны хэрэглээ ч юм уу, асуултаа сошиал харилцаанаас ч юм уу ямар нэгэн шалтгааны улмаас өөрийнхөө унтах нойрыг хойшлуулад байгаа нь залуучуудын хувьд асуудал болоод байгаа гэсэн үг байхгүй юу. Хүн бол энэ дунджаар 8-9 цагийн тогтвортой хангалттай тийм чанартай нойр авах хэрэгтэй байгаад байдаг. Гэтэл манай залуус маань яадгүйхээр шөнө 1 цаг хүртэл 2 цаг хүртэл ингээд утсаа ч юм уу ямар нэг юм оролдож байгаад тэгсэн хэрнээ сургууль соёлоосоо болоод өглөө 6 цаг 7 цагт сэрждэг. Тэнгүүд ингээд нэг 6 цаг хүрэхгүй 5 цаг 6 цагийн нойртой яваад байгаа нь өөрөө асуудал болж байгаа гэсэн үг. Одоохондоо бол залуу үед асуудал болохгүй ч гэсэн энэ нь нас ахихын ирээр нөгөө нойрны эмгэг болох асуудлын суурь нэм дээр тавигдчихж байгаа. Бас нэг асуудал байгаа. Одоо ингээд таны ярианд нэлээд олоод агарлаа шүү дээ. Чанартай нойр гэдэг тий. Тэгэхээр энэ нойрны чанар гэдэг ойлголтын тухай. За би хідэн цаг унтвал чанартай юм. Нэг хоёрт хідэн цагт унтвал зөв юм. Тэ. Тэгэхээр ер нь чанарыг яаж хэмжих юм? Өөдөөс нь хэдүүлээ нөгөө нэг хамгийн эхлээд 2 дугаар асуултаас эхлэе гэж бодож байна.
хэдэн цагт унтвал их зүгээр вэ гэж байна. За циркадиан хэмнэл буюу биологийн хэмнэл гэдэг нэг зүйлийн тухай ойлголт энд байдаг. Юу вэ гэхээр өглөө болоод нар мандж байгааг бид нар харж ийн үдээрээ за өглөө болж ийн гэдэг. Бидний ингээд бие махбод өөрөө ухамсаргүйгээр тэрийг мэдэрч идэг байна шүү дээ. Орой нар жаргалаа орой болж ийн унтах цаг болж ийн. Ингээд нөгөө нойр хүрэгдэг даавруудыг ялгаруулад бие махбодынхоо ингээд зүрхний цохилтын тоог багасгаад, амьсгалаа удаашруулад, биеийнхээ температурыг багасгаад унтъя та гэж бэлтгэлээ хийдэг. Ийм хэмнэл байгаа байхгүй юу. За тэгэхээр хэдэн цагт унтах нь зөв бэ гэхээр энэ яг циркадиан буюу биологийнхоо хэмнэлд тааруулж унтах нь чухал байгаа гэдэг. Хүн хүний циркадиан буюу тэр биологийн хэмнэл нь янз бүр байж болдог ч гэсэн судлаачдын үзснээр хамгийн одоо унтахад тохиромжтой цаг нь тэр хүний бие махбодоос мелатонин ялгардаг. Гэхдээ бас яг энэ дээр насны онцлог бас мэдээж байгаа. Яг нь ерөнхийдөө даваад үзэх юм бол нэг 22:30-аас 12 цагийн 10:30-аас 12 цагийн хооронд тэр нөгөө нэг нойрыг хүрэгдэх тэр нөгөө унтах тохиог өгдөг мелатонин гэдэг дааврын ялгарл ариун өндөр шичмтэй ялгардаг юм байна. Энэ үедээ унтах нь хамгийн зөв гэж байгаа. Дөнгөж та хэд нэг төсөөлөд үзээр энэ 12 хүртэл нэг нойр маш ихээр хурж ийсэн аа 12 цаг өнгөрөөгөл 12:30 мөчийн үед буцаад гинт сэргийг болоод эхэлдэг. Энэ тохиолдолд яаж ийм вэхээр бие махбод унтах гэдэг тохиогоо өгж жагаад бид нар унтахгүй нөгөө нэг тэсэж ч юм уу гүрийгээд тухайн цагийг даваад гарчих юм бол би юу гэж хэлэх вэ? За унтмааргүй байгаа юм байна. Тэгвэл сэрээчээ гэдэг тэр механизм руугаа шилжиж байгаа байхгүй. Тэгэхээр хизээ унтах вэ гэдэг нь яг тэр нойр хүрээд тэр мелатонин ялгарч байгаа тэр өөрийнхөө биологийн хэмнэлийг олох нь нэгдүгээр чухал байгаа. За таны нэгдүгээр асуулт чинь яавал чанартай гэж үзье. тий чанартай нойр гэж. За хүний одоо судлаачдын үзэж байгаагаар бол нойрыг бага авах нь муу бас хэтрүүлж унтах нь бас муу гэдэг. Хоёр унтаж болох юм шиг. Тий их унтаж болохгүй гэдэг хоёр сонголт юу гарч ирээд байгаа. Эхнийх нь болохоор 6-аас бага цаг унтах. Дараа нь болохоор 9-өөс их цаг унтах гэж 6-аас 9 цагийн хооронд бол яг унтахад хамгийн тохиромжтой цаг гэж. За энийг ярихын тулд хэдүүлээ нөгөө нойрны бүтцийн талаараа ярих хэрэгтэй болж таарж байна л да. За нойр гэж яг чухам юу юм бэ гэдэг талаас ярилцъя. За нойр гэдэг бол итгэхгүй амралтын процесс бол биш. Харин ч итгэвтэйгээр бие махбодыг болон оюун санаа сэтгэл хөдлөлийг сэргээж идэг механизм гэж үзэж байгаа байхгүй юу. Хүн амьдралынхаа 3/1-ийг унтаж өнгөрүүлдэг. Энэ нь бол хүн 3/1-ийг одоо үр ашиггүйгээр үрж байгаа хэрэг огт биш. Харин эсвэргээр бие махбод хийгээд сэтгэл санаагаа ингэж дахин нөгөө нэг рефреш хийж байгаа тэр төлөв байдал гэж үзэж байгаа байхгүй юу. Нойрыг яг нэг юм цул зүйл гэж бас үзэхэд бас буруу. Нойр юу гэдэг вэ гэхээр үе шаттай. За нэг одоо шөнө 8 цаг унтж байгаа хүн байлаа гэж бодъё. За та жишээлбэл 8 цаг унтсан хүн бай гэж бодоход таны нойр бол тухайн үедээ нэг 5-аас 6 одоо нэг 7 мөчлөг яг тэр 8 цагийн хугацаанд өнгөрдөг гэсэн үг. Нэг нойрны мөчлөг бол нэг 80-аас 100 минут, дунджаар 90 орчим минут үргэлжилдэг байхгүй юу? Тэр нэг нойрны мөчлөгт болохоор хоёр төрлийн нойр одоо танд давмгай хоёр төрлийн нойр үүсдэг. Нэг мөчлөгт хоёр нойр байдаг гэсэн үг. Тэр нь юу гэдэг вэ гэхээр нүдний хөдөлгөөнгүй буюу non-REM no rapid eye movement нөгөөх нь болохоор rapid eye movement буюу нүдний хөдөлгөөнтэй гэдэг хоёр нойр байдаг. За нүдний хөдөлгөөнгүй нойр гэдгийг хэдүүлээ аваад үзье. Жохон шинжлэх ухааны талаас. Нүдний хөдөлгөөнгүй нойр бол бидний нойрны ихэнхийг эзэлдэг тийм нойр аахгүй юу. Энэ нь өөрөө дотроо 3 үе шаттай. За ерөнхий багцаар нь хэлэх юм бол бидний нүд хөдлөөгүй буюу зүүдний биш нойр гэж ер нь бол товчоор ерөнхий ойлголтоор хэлэхэд ихэнх үеийг нь эзэлдэг. Тэр зүүдний биш нойрны үед бид нар яадаг вэ гэхээр бие махбод нь өөрөө маш ихээр өөрийгөө сэргээн засварлаж байдаг гэсэн үг. За бидний бие махбодыг нэг юм барилгатай зөвөрлөе л та хэдүүлээ. За өдрийн хугацаанд тэр барилга тэр гаднаас ийм ямар янз бүрийн гэмтлүүд орж ирээд ингээд энэ талаасаа сэтэрч бутраач юм ингээд эд эсүүд маань ингээд тодорхой хэмжээнд гэмтэл өхөл ингээд болно шүү дээ. Тэгвэл яг унтчих үедээ буюу тэр нөгөө нэг нүдний хөдөлгөөнгүй non-REM нойрныхоо одоо бүр яг гүн нойр гэдэг юм да бид нар гүн нойрныхоо үед маш идэвхтэйгээр яг тэр эвдэрсэн гэмтсэн хэсгүүдийг засварлаж идэг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр заримдаа бид нар нэг сайхан ингээд жоохон дутуу унтчаас ирэхээр би нэг цаанаас хүнд юм шиг оргоол нэг юм хэцүү нэг юм өдрийн турш нэг юм хүндэрсэн байдалтай явдаг нь юу вэ гэхээр хангалттай хэмжээнд бид нар амарч чадаагүй сэргээн засварлаж чадаагүй буюу дараагийнхаа үйл ажиллагаанд бэлтгэж амжааг байгаа гэсгийг хэлдэг. Нэг талаасаа. За нөгөө нэг нүдний хөдөлгөөнтэй нойр гэж ярьсан те бид REM нойр буюу тэр нь юу вэ гэхээр заримдаа та хэд анзаарч ирсэн бол ингээд хүн унтчихтаа нүд нь ингээд аниад чичгэндэг нэг хэсэг үе байдаг. Энэ юу вэ гэхээр тарих бие махбод нь амарсан гэхдээ тарих бол яг сэрүүн хэмжээндээ юмшигэр ийм нөгөө нэг тарихны тэр долгионууд нь ингээд сэрүүн хэмжээндээ юмшигэр ажиллаж идэг. Яг энэ үед юу болдгоо гэхээр бидний сэтгэл санаа болон оюун ухаан суралцах процесс хөгжиж идэг. За хэдүүлээ нэг ийм жишээ авъя л да. Бид нар одоо ингээд өнөөдөр ингээд
энд уулзалтыгаа сууж ийн за ингээд наашаа ирэх зам бидний эндээс цааш гараад ингээд хийх үйл явдал өдрийн бүхэл үйл явдлууд бидний тодорхой хэмжээнд ингээд тархинд маань ингээд үйл явдал болоод дурсамж болоод ингээд экспириенс туршлага болоод хоримтлагдаад нэг дор орцсон байгаа тий. Тэнгүүт нүдний хөдөлгөөнтэй буюу тэр REM нойрных үед өнөөдрийн авсан энэ туршлага дурсамжуудыг ялгаж ангил цэгцэлж холбох ёстой газар руу холбож идэг гэсэн үг. Сурсан зүйлсээ улам бүр холбодог ч юм уу. Тэгээд цэвэрлэж дуусаад маргааштай бэлтгэгдэж идэг гэсэн үг. Гэтэл бид нэр өнөөдөр сайн унтаж чадаагүй улмаас нөгөө нүдний хөдөлгөөнтэй буюу зүүдний нойр маань огт одоо бидний тархийг цэвэрлэж чадаагүй улмаас маргаашийн үйл явдлууд нэмэгдээд ороод ирэхээр өчигдрийн үйл явдал, маргаашийн үйл явдал ингээд эднэр нь хоорондоо хоёлдоод ирэхээр хүн сэтгэл санаагаа доктортой байлгах, оюун ухаанаа доктортой байлгах, юм суралцах чадвар нь доктортой байх зэрэг ингээд асуудлууд ингээд гараад үүсэж явах боломжтой байдаг гэсэн үг. Тэгэхээр чанартай нойр гэдэг бол яг энэ мөчлөхүүд нь яг байх ёстой тэр явах ёстой жамаараа яваад зүудний нойрынхоо үед сайхан зүүдлээд тархитлогоогоо амраагаад гүн нойрныхоо үед биеэ амраагаад ингээд хоёр тархин чамарсан биеийн чамарсан сэрвэл яг юм одоо яг тодорхой гоё чанартай явагдах нэг гэдэг энэ хин шүү дээ. Өглөө босоод ирэхэд бие махбод хөнгөн сэргэг тийм ирч хүчтэй тийм байдал мэдрэгдэнэ гэсэн үг байхгүй. Одоо энэ нойргүй яваад удаан яваад мэдээж олон шинж тэмдэг бол илэрх байх. Гэхдээ одоо яг шинжлэх ухааны үүднээс нойр багтаа удаан явсан эсвэл үргэлжилсэн удаан хугацааны нойргүй явснаас үүдэх хамгийн том эрсдлүүдийг нэрлэвэл ер нь ямар эрсдлүүд нэ? За хамгийн том гэвэл за хэдүүлээ нөгөө нэг ядрах суултахуудыг бол бүрдээ орхиж тийм шууд дараагийн хүнд рүүгээ орох юм бол танин мэдхэн чадвар бүтэн алдагдана. Танин мэдэх буюу одоо оюун ухааны чадварууд маань сулрна гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө тодорхой хэмжээнд нойргүй нэг л өдөр нойргүй хоноход маргааш нь ажлын бүтээмж бараг 30-40% буурдаг гэдэг судалгаанууд байгаа шүү дээ. Яг үндэ тархиныхын тал нь ажиллахаа болчихж байна л гэсэн үг байхгүй юу? За гэтэл олон хоногор таны асуултан дээр л олон хоногор энэ үргэлжилж байна гэж шүү дээ. Хүн яг огт унтахгүйгээр 7 хоног явах боломжтой юу гэдэг асуулт байгаа байхгүй юу? Боломжгүй ба. Ер нь бол энэний бүр эцсийн үр дүнд нь юу гэдэг вэ гэхээр солиорл гэдэг шинж тэмдэг илэрдэг. Ер нь бол монголчуудын хэлдгээр бол за галзуурах гэж үг. Гэхдээ галзуурал гэдэг бол яг үндэ нөгөө малаас хүн талдвардаг өвчин. Бидний ярьдгаар солиорл буюу тэр хийм харах, хийм сонсох янз бүрийн нөгөө нэг бодлууд бодогдох. Иймэрхүү солиорлын шинжүүд үүсчих боломжтой гэсэн үг байхгүй юу? Одоо муухай жишээ ч гэсэн монголчуудын хэлдгээр архины цагаан солио, арх ууж байгаа солиорцын гинлээ гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тэрний үндсэн шалтгаан юу гэдэг вэ гэхээр за мэдээж арх бол тархийг гэмтээж байгаа хоруу чанартай нэг бодис байна. Гэхдээ өөр нэг үндсэнтэй солиоролд хүрэхэд байгаа шалтгаан нь тухайн архины цагаан солиотой хүн огт унтгаа болчдөг шүн. Шүн ерөөс унтдаггүй байхгүй. 1 хоног унтахгүй, 2 хоног унтахгүй, 3 хоног огт унтахгүй болоод ирэхээр 4-р хоногоос нөгөөх маань солиорлын шинж тэмдгүүд нь үүсэж эхэлдэг ч юм уу. Тэр нөгөө тархиндаага тэр процессыг бид нэр суллаж чадахгүй таны мэдхүн тэр процессаа түр хэлсэн шүү дээ. Тархинд орж ирсэн мэдээллийг ингээд устгахын устгаа цэвэрлэхин хадгалахын хадгалдаг тэр процесс нь бүтэн алдагдаад ирэхээр хүн нөгөө яг юм эрүүл болон тэр зүүд болон бодит байдлаа ялахаа болоод тийм солиорлын шинж бас хүртэл эрсдэл нэмэгдэж байгаа гэсэн үг байхгүй. Асуудал байгаа бол тэрийг бас шийддэг арга байгаа шүү дээ. За ингээд аптик орлоо, мелатонин ингээд нэг им өглөө. За хоёр дахь нэг юм нүдний им хаалт байна тий. За тэр байна. За уцаа ингээд унтраад хол тавилаа. За тэгсэн чинь хөрвөөгöd болтгоо. Тий. Тэгээд ингээд зурагтаасаа кино үзэхээр нойр нь хүрээд бүр ингээд нүд нь анилдаад идэв мөртлөө унтах гад хэвтэх гэхээр хөрвөөгöd идэг. Тэ? Одоо ер нь нийтлэг яг одоо шинж тэмдэг одоо би өөр дээрээ жишээ авч байгаа. За ерөөсөө асуудал энэ байна. Тэгэхээр яаж шийдэх вэ? Хамгийн зөв арга нь юу вэ? За хэдүүлээ яг нөгөө нойрны шалтгаан гэдэг байгаа шүү дээ. Органик бус нойрны эмгэг гэж эднэр одоо хэлжлээ юм л да. Нойрны одоо нойр дутуу байх уу эсвэл нойрны эмгэгтэй байх уу гэдгийг ялгаан дээр. За ийм байна. Нойрны эмгэг гэдэг ойлголт бол дотроо нэлээд олон эмгэгийг багтаасан том ойлголт байхгүй юу? Нөгөө нэг зүүдэндээ явахаас эхлүүлээ шөний айдас, хар дарах, унтаж чадахгүй байх. За гэтэл таны одоо жишээн дээр бол ингээд шөн хөрөөгөөд унтаж чадахгүй болчлоо гэж хэлж дээ, тэ. Уг нь бол унт хүссэн үедээ унтчихвэл нойроо хойшлуулад гэхдээ хүссэн үедээ унтыгээд унтчихвэл энэ нойроо хойшлуулж байгаа асуудал. Гэтэл унтыгээд хичээгээд байхад унтаж чадахгүй болоод ирвэл энэ маань өөрөө нойрны нэг эмгэг нь болж таарах гадах нь шүү дээ. За энэ тохиолдолд яадаг вөхөр шалтгаан бол асар олон янз. Таны хэлээд байгаа бүх шалтгаанууд байж болно. За кофеин хэрэглээ хамгийн энгийн. Кофеин буюу кофений хэрэглээг орой 16 цагаас хойш кофе хэрэглэдэг бол нэг. Тэгэл дараагийн асуудал нэг утас.
За тэгээд дуу чимээ, гэрэл бүр хамт унтж байгаа хүн хүртэл нөлөөлдөг байхгүй юу? Яг үүндээ нойрны эмгэгтэйгээ тухайн хүн ингээд одоо яриад яваад байдаг. А яг үүндээ асамж аваад үтсэн чинь нөгөө ихнэр юм уу нөхөр нь төрүүлээд унтцдаг. Ахта унтахаараа хувирхэрдэг, хөдөлж унтдаг хүн байсан байгаа байхгүй. Гэтэл хажууд нь унтж байгаа хүн тэр хувирхэрэлт болон тэр хөдөлгөөнд нь цочоод ч юм уу ингээ унтах байгаа сэрээд байдаг учраас унтаж чадхаа болцсон. Ийм асуудал байна. Орны байдал болон дэрний асуудлууд байна, нөгөө тухтай байдал. Гэтэл за энэ дээр бас нэг юм сонин жишээ байдаг нь юу вэ гэхээр одоо кино үздэг гэдэг асуудал байна тий. Орондоо орохоор кино үздэг. Уул нь ор яах зорилттой байлээ. Унтгал зорилттой. Унтах зорилттой. Гэтэл бид нар орыг ямар зорилттой болгож ашиглаад байдаггүй гэхээр кино үзэх зорилттой болгочдөг. Орондоо оронгууд хүний бие махбод уул нь унтаж амрыг гэж бодсон шүү дээ тий. Гэтэл бид нар шин зан үйл төлөвшүүлсэн буюу орондоо орохоор уцаа ухдаг. Орондоо ороод уцаа ухахаараа кино үздэг. Гингүүд ор бидний хувьд унтах биш бие махбод юу гэж ойлгох вэ гэхээр хэвтгэрээ бид нар кино үзэх ёстой юм байна буюу тархийг сэргээх гэдэг шүү дээ. Тэгэхээр бас энэ зан үйлийн асуудал таны нэг уцаа хоол тавина гэдэг чинь зүв байхгүй юу? Гэтэл одоо нөгөө 1 жил, 2 жил, 3 жил уцаар кино үзчихэд 1 өдөр, 2 өдөр, 3 өдөр хол тавилаа гэд тэр зан үйл шууд засагдах үгүй бас үгүй юм нэгэх нь шүү дээ. Нөгөө би чинь гайхах шүү дээ. Энэ нөхөр чинь уулна яачаад байгаа гэдэг. Унтгаад хөвтгэрээ уулна кино л үздэг юм да. Яагаад кино үзэхгүй вэ? Би одоо сэрэх хэвээр унтах хэвээр мэдхээ ойлчлаа гэ. Би тэр тарих бие махбод өөрөө тэгэж ингэж андуурж ийн гэсэн үг байхгүй юу? Одоо бас энэ дээр нэг юм байдаг нь орондоо орохоор л бодол бодогдоод байдаг. Янз бүрийн ингэж нэг тийм асуудал байгаа. Хүү ингээл орондоо ороод нэг юм тайвшраад юм гадаад орчноос тусгаарлаад өөрийнхөө нөө дотоод ингээд орчинтойгоо харьцаад эхлэнгүүт өөрийнхөө дотроос яг нөгөө нэг хэлж байгаа тэр дуу хоолойнуудыг буюу тэр сэтгэлийнхаа өвдөж байгаа тэр зүйлсийг ингээ өдөрч ингээ огт тоохгүй явж ирсэнаа орой ингээнгүүт тэдний чангардаг гинэ ингээ нөгөө дотоод мэдрэмж рүү анхаарад ирэнгүүт за тэрнээс болоод ингээд одоо overthink гэдэг чинь янз бүрийн бодоод эхлэнгүүт уул нь бол бидний тархины үйл ажиллагаа маань ингээд одоо дарангуулагдах нь ихийн хаашаа буураад ингээд унтах хэвээр тий. Гэтэл янз бүрийн бодол бодоод за энийг ингүүл тэгнэ маргаашийн ажлыг тэгвэл тэгнэ ингээл нөгөө тархиа ажилуулах юм хийгээл байх тусам тарих юу гэж хүлээж авах вэ гэхээр би унтах болоогүй юм байна шүү дээ. Би чинь хийх ажилтай байна гэсээр байгаад сэрхчдэг. Нөгөө даавар ялгархаа болоод огт унтах гэдэг тэр хугацаа өнгөрч байгаа байхгүй. Тэгэл 12 өнгөрөөл 1 миг хүртэл юм ботцсон хүн бол өглөө 4 хүртэл унтахгүй байх боломжтой л байхгүй. За бас нөгөө хүчээр кино үзэж одоо нөгөө дэлгэц ширтэж нүдээ ядрааж унтдаг бас нэг хэсэг бүлэг хүмүүс байна. Яадгүй гэхээр унтах гад твтгэр унтаж чадахгүй тэнгуут ингээл рейлгүүлгээл бүр ингээд нүдээ бүр ингээ өөрөө ирэхгүй ингээд анилдаад уцаа одоо нүүрэн дээр унгаах хэмжээнд хүртэл тий ингэж ядрааж хаад унтах нь юу вэ гэхээр нэг талаасаа механикаар өөрийгөө маш ихээр ядрааж байгаа гэсэн үг байхгүй юу. Бүр бие махбод за боли одоо энэ хүн унтах чи унтахгүй чи маш ихээр ядарчлаа би зүгээр л унтлаа шууд тасарлаа гэдэг командыг өгч байгаа. Энэ нөрөө эргээд буруу ах нь шүү дээ. Маш ихээр ядарсан юм чинь мэдээж ядрах хүртлээр бид нар 1 цаг 2 цаг 3 цаг хүртэл юм үзчихэж байгаа. Тэнгүүд өглөө ажилдаа 7 цаг 8 цагт сэрэнгүүд нөгөө л 5 цаг. Тэгээ бидний нөгөө биологийн хэмнэл маань 11 цагийн үед унтах ёстой байтал 3 цаг хүртэл хойшлоод өглөө 8 цагт сэрэх ёстой байтал яа гэд нойрч 8 цагта таардаг ч юм уу. Ингээд ирэнгүүт нойрны маань нөгөө хэмнэлийн алдтууд асуудал гараад нойрны эмгэг үүсэх эрсдэл нь дахиад нэмэгдэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр эсвэл бүх залуучуудад зориулаад одоо ажлыг өглөө 10-т эхлүүлээд нэг мөрдөө 3 цагаас хойш 8 цаг одохын тулд хэдэд босох хэрэгтэй юм тий. Ингээд би нэг Эдуард Ражинский гэдэг хүний бичсэн Сталины тухай юм намтарчсан ном уншижсэн. Тэгээд мань хүн бол яг тэр Оросын төрийг барьж явах үедээ нэрг утсан юм. Тэгээ ер нь бол нэг өөрийн 5 мав гэж унтдаг. Тэгээ Оросд бол тухайн үед яадаг гэсэн бэ гэхээр засгийн газрын хурал бол шөнийн 1 цагаас эхэлдэг гэсэн. Яг тухайн хүнийхээ Сталин цагаар л явж байгаа байхгүй. Амьдралын хэм. Мань хүн бүгдийг бужигнуулж байгаа л тэгэл явцгаа гэж явуулангуудаа өглөө өөрөө унтаад өгдөг тий. Тэнгүүт нөгөө хүмүүсийн одоо амьдрал хэмнэл бол одоо удаа болжлоо гэж таарч байна. Тэгэхээр энтэй холбоотой та түрүүн нойрны чанарын тухай ярьстай, чанартай нойр. Ер нь хүн болгоо өөр бах. Тэгтээ нэг юм яг дунджаар хідэн цагт унтаад хідэн цагт сэрэх юм бол ер нь хамгийн чанартай нойр авагдах зарчмын үед боломжтой гэж байна. Нөгөө нэг 22:30 10:30-аас 12 цагийн хооронд унтаад за өглөө
яг 8 за одоо жишээлбэл 10 гэж унтсан бол өглөө 6 гэж босоход бол боломжийн байх гэдэг нэг 8 цаг унтаад 11 гэж унтсан бол 7. Гэтэ ийм хатуу бас байх гэдэг хэрэггүй. Бид нар нөгөө хит хатуу байгаад за би яг одоо 10 цагт унтах хэрэгтэй өглөө 7 цагт зэрнэ одоо 6 цагт зэрэг ажилтаа байлаа гэж бодъё л да тий. Дөнгөд би яг 8 цаг унтахын тулд 10 цагт унтах хэрэгтэй гэж нойр нь хүрээг байхад 10 цагт орондоо орчоод хүчээр одоо тэгээд байвал бүр унтаж харагдаа шөнө 3 цаг хүртэл унтахаа болчдөг ч юм уу. Маргааш одоо ийм жишээ байдаг шүү дээ. Маргаашны шалгалттай ч юм өглөө эрт чухал хүнтэй уулзах байл унтчихгүй тэгээ айнгууд унтахаа болчдөг. Шөнө нойр болчдөг ч юм. Биеийг хүчлэх тусам унтдаггүй асуудал байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол жоохон чөлөөтэй бид нэг юм тавьж өгөх хэрэгтэй. Гэхдээ таны хэлдэг одоо асуултанд бол ер нь нэг 10:30-аас 12-ийн хооронд бол орондоо ороод ингээд унтаад тогтсон унтах хэмнэлтэд болчих юм бол хүссэн-хүсээгүй хүн орондоо ороод хөвтгээрээ бие махбод чинь нөгөө унтах чинь гэдэг тохиогоо авчна. Орондоо ороод уцаа ухаадах юм бол орондоо ороод уцаа үздэг гэдэг тохиогоо авчна буюу бид нар орыг унтдаг зүйл байх уу? Уцаа үзэж кино үздэг эсвэл юм боддог талбар болох уу гэдэг нь бидний нөгөө зан үйл буюу өдөр тутамдаа хийж байгаа зүйлээс шалтгаалдаг. За мэдээж түрүүний ярьсан нөгөө өглөө сэрэх цаг маш чухал. Дамаа өсвөр насны буюу одоо хүүхдүүдэд юу байдг вэ гэхээр тэр нөгөө нүдний хөдөлгөөнтэй нойр маань өглөөгөр илүү их буюу зүүдний нойр өглөөгөр илүү их байдаг гинэ. Судлаач тэгж үздэг юм байна. Өглөө 5 цаг, 6 цаг, 7 цагийн үеүүдэд тэр зүүдний нойр маань ингээд 5 минут, 10 минут байсан бол 20 минут, 30 минут хүртэл үргэлжилдэг буюу бид нар яг нөгөө зүүднийхээ нойрон дээр сэрэх үедээ зүүдээ сандаг гэж байгаа юм. Хүн бол нэг шөнө одоо 6 хэмнэл 6 мөчлөгийн нойр авах юм бол 6 удаа зүүдлэх боломжтой байхгүй хамгийн багтаа. Гэтэл тэднийг огт сандаггүй. Заримдаа зүүдээ санахад зүүд нэг юм үсрэг төвхрээл ингээд юу болоод байгаа нь тодорхойгүй байдэн шүү дээ. Тэр чинь өөр 6 өөр мөчлөгийн 6 өөр зүүдлэхгүй. Бидний тарих тэгээд нийлүүлчихдэг гэсэн үг. Өглөөс эрэхтэй бас нэг чухал цаг нь юу вэ гэхээр аль болох нэг 6 цагаас хойшоо сэрүүл болно зүгээр байгаад идэг. Яагаад гэвэл бидний хэлээд байгаа нэг зүүдний нойрын минь хамгийн урт хугацаанд 6 цагаас хойш зүүдлэгдэж идэг. Болохоор гэхдээ 6 цагт босдог хүмүүс бол мэдээж 10 цагтай 10:30-та 11-т унтчихвэл болж байгаа гэсэн үг. 6 цагийнхаа нойрыг авч л байвал дамаа насан туршид бол асуудалгүй. Гэхдээ өсвөр насны хүүхдүүд бол аль болох 8 цагийнхаа нойрыг бүтэн авч ивэл зүгээр. Тэр нь яг чанартай байдаг. Гэхдээ өсвөр насныхны нэг онцлог нь юу байдаг вэ гэхээр шүн унтахгүй байжснаа өглөө 10-11 хүртэл унтчих гад идэг нэг тийм асуудал байгаа шүү дээ. Тийм энэ нь өөрөө бас нэг талаасаа одоо буруу зүгүүд шүүх юм бол аргагүй тухайн хүний биологийн хэмнэлэн тийм байж бас болж л байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө тогтсон биологийн хэмнэлийг олох нь нэгдүгээр чухал. 9 цагаас хэтрүүлж унтах юм бол бие махбод ядарчдаг. За тодорхой. Ер нь баг айл болгонд л хин нэг унтахгүй байгаа. За тэр бол ойлгомжтой. Тэгээ ээж нь үгэлж гин үү эсвэл нөхрийгөө загинж гин ямар ч асуудал. Тэнгүүт хэрвээ эмгэг бол таних шаардлагатай болно шүү дээ. За манад энэ яг жинхнээсээ ийм мэргэжлийн тусламж авах ч юм уу, эмчид тандах ийм асуудал байна. Яг ингэж танихад хамгийн одоо нийтлэг шинж тэмдэг юу вэ? Одоо манай хүүхд унтдаггүй маа, манайх ч унтахгүй. Тэгвэл тэр хоёр чинь төвшний хувьд одоо хоорондоо ялгаатай. Яаж энэ нь эмгэг болжээ гэж таних вэ? За хамгийн ихний жишээ бол унтах гэж хөвтснээс хойш 30 минут унтаж чадахгүй. Яг унтъя гэж бодож хөвтснээс хойш. Гэхдээ тэр нь 2-7 хоногоос дэш үргэлжилсэн байх шаардлагатай. Унтъя гэж бодоод хөвтцэн. Тухайн яг орондоо ороод утмац бүгдийг холдуулаад хөвтцээд байгаа хэрнээ унтаж чадахгүй байвал нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь одоо шүн олон дахин сэрдэг ч юм уу. Нэг талаасаа нөгөө шүн олон дахин сэрээд хахаар нойрны чанар муутчихж байгаа байхгүй юу. Ингээд нэг юм цаг тутам сэрээд унтаж чадахгүй байвал ч юм. Тэгэд яг бүр яг нэг шалтгаан бас яг байхгүй л байгаа юм л да. Эсвэл өглөө маш эрт сэрээд идэх ч юм уу. Эдгээр нь мэдээж давтагдсан доктортойгоор нэг 2-7 хоногоос дэш хугацаанд үргэлжлээд байвал гэж үзэх гээд байгаа юм шүү дээ. Тэгэд хамгийн чухал нэг шинж тэмдэг бол амьдралын чанарт нөлөөлж эхэлнэ. Одоо жишээлбэл машин барьдаг хүн байлаа гэж бодоход нойргуудлаасаа болоод ославаар хийчих гэж юм ингээд нэг юм нойрмоглоод ингээд машина барьж чадахгүй болдог ч юм уу. Офисын ажил хийдэг хүн байвал ажлынхаа цагаар нойрмоглоод ажлынх нь бүтээмж буураад амьдралынх нь бүтээмж буураад ажлын бол амьдралын чанар нь алдагдаад эхлэвэл хүүхдүүдийн хувьд ч юм уу ингээд сургууль дээр очиод унтаад ч юм уу нөгөө суралцах үйл явцад нөлөөлөд юм уу тэр нойрны асуудлаас болоод амьдралын чанарын өөрчлөлт гараал эхлэх юм бол энэ хамгийн аюултай шинж тэмдэг буюу эмчид үзвэл эмнэлэгт очих шаардлагатай болдог. Ойр зургийн нэг өдөр унтахгүй байгаад маргааш нь унтцдаг ч юм уу. Эдгээр бол хүмүүс ингээ өөрөө нойроо зохицуулаад хүчээр унтахгүй байж байгаа ч юм ингээд яваад байгаа асуудал бас байхыг үгүйсэхгүй гэсэн үг байхгүй юу. Төрөний хэлсэн нөгөө дамаа хүүхдүүд маань тэр хүүхдүүдийн маань харилцдаг хүмүүс бүгдээрээ шүн дунд сэрүүн байгаад байгаа учраас тэдгээрийн community буюу харилцаанд орж байгаа бүх хүмүүс бүгдээрээ сэрүүн байгаад байгаа ч юм уу. Тиймэрхүү асуудал бас байна.
Одоо яг энэ нойртой холбоотойгоор бид нар нэг ингэдэг шүү дээ. Ухаалаг цаг ч юм уу эсвэл нэг юм нойрны нэг юм хэмждэг нэг аппликейшнууд хэрэглээл те. Одоо минийх бол баг байна, их байна ч юм уу. Гэт ингээд идэг. Энэ одоо цаад аппликейшнуудын энэ хэмжилт өөрөө юун дээр тулгуурлаж явж байгаа. Хэр ер нь шинжлэх ухааны үндэстэй бол энэ ингээд баримжуулаад яваад байх ер нь одоо алдаа мадаг хэр байх те. Зөв. Тийм энэ бас гоё асуулт. Одоо жишээлбэл би өөрийнхөө нойрыг амар хэмждэг байхгүй юу? Ингээд шүн цагаа зүүж унтаад өглөө яаж ийн гээд. Тэгээд тэн дээр болохоор ямар үзүүлэлтүүд гардаг вэхээр за та шүн хэдэн удаа сэрсэн байна. Таны зүүдний чинь нойр тийм хугацаанд үргэлжилсэн байна. Таны нойрны чанар бол 100-аас тэт шүүгээд гаргаад өгчдөг. За энийг бол одоо би өөрөө сэтгцэн юм ч учраас ингээд зөв ойлгож таних гэж чадах гэдэг нь шүү дээ. Гэтэл зарим хүмүүс яадаг вэхээр миний нойрны оноо өнөөдөр муу гарсан юм чинь би өнөөдөр ийм би тухгүй байна гэдэг шууд тийм бодол руу орчдөг. Одоо жишээлбэл таны нойрны оноо лоо буюу одоо нэг 40-50-тай гараад ирлээ гэд цаг нь хилчиж болно шүү дээ. Тэнгүүд асуудал. Мэдээж цагны хэмжиж байгаа тэр хэмжилтүүд бол одоо шүн бие хөдөлж гин үү? Нэгдүгээрт одоо хэр хөдөлгөөн одоо бид нар нөгөө гүн нойронд бол огт хөдөлгөөн унтаж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нэг сэрүүн буюу awake төвшөндөө хүрэхээр ингээ бие хөдлөгдөг одоо нөгөө унтаж байгаа байрлал цасдаг ч юм уу. Энэ хөдөлгөөн. Хоёрдугаарт зүрхний цохилт унтаж явах үед бол буурч идэг. Гэтэл нөгөө нэг буцаад нойрныхаа хэм мөчлөгөөр сэрүүн үйлгөө төхөөр нэмэгддэг. Тэгээд амьсгалын одоо тоо байна. Одоо энэ арсны халуун температур байна гэд олон нөгөө нэг тухайн төхөөрөмж нь хэр олон үзүүлэлтийг хэмжиж чадчихын тэр үзүүлэлт болгон дээр нойрон дээр ийм байдгиймаа гэд нөгөө нэг одоо ухаалаг аппликейшны тусламжтайгаар хэмжээд оноо гаргах гэдэг. Мэдээж эдгээр бол тодорхой хэмжээний шинжилгээ ухааны үндэслэлтэй. Гэхдээ та хэд маань яг энэний юунд нь голчлож үзэх вэ гэхээр за ерөнхийдөө бол би ийм унтж байгаа юм байна. Шөнө эсвэл олон сэрвэлзээд байгаа юм байна ч юм уу. Одоо нэг илүү олон awake байгаад байх юм бол би илүү олон сэрвэлзээд байгаа юм байна гэдгээ траклж болно гэхээс яг тэр цаг болон тэр төхөөрөмж өгсөн оноо бол таны нойрны бодит хэмжээс бас биш шүү гэж хэлж байгаа. Ерөнхий л дүгнэж болно. Гэхдээ яг тэр цаг болон төхөөрөмжийн хэлсэн бол 100% баталгаатай биш. Таны нойр лоб байна гэж хэллээгээд та чанаргүй унтсан бас яг биш юм аа. Амар сэргийг мэдрээд байж болно шүү дээ хүн өөрийгөө. Гэтэл тэр цаг юу мэдэрсэн гэхээр хажууд нь унтж байгаа хүний хөдөлгөөнийг мэдэрсэн байхаг үүсэхгүй ч юм уу. Яг нөгөө эсвэл ийм зарим нэг зүйл одоо судалгаа байсан л та. Ингээд огт хөдөлгөөнгүй зүгээр ингээд юм бодоод хөвтөж байгаа хүнийг цаг нь утсан гэж хүлээгээд авчдаг. Ийм асуудлууд байгаа гэсэн юм. Тэгэхээр тухайн зүйл бол гэхдээ унтж байгааг нь 90% орчимдоо мэдрэх чанараар мэддэг. Тухайн ер нь хөдөлгөөнгүй болоо зүрхний цохилт нь ингээд удаачраад ирэхээр за төхөөрөмжил хэмжиж бол чадаад байгаа унтж байгаа юм байна. Тэгэхээр нойрныхоо хугацааг хэмжихэд бол энэ дэр бас боломжийн. Би яг хөдөлгөөнгүй хэдэн минут хөвцснээл хасаал тооцчих нь шүү дээ. Дараа нь хэр олон сэрээд байгаагаа тэгээд нөө зүудний нойрондоо хэр байснаа ч юм уу ерөнхий мэдээллүүдээ бол авчиж болно. Нойрыг яг нөгөө сайн яг шинжлэх ухааны үндэслэлтэй яг хэмждэг төхөөрөмж бол полисомнографи гэдэг тэр бичлэг байдаг байхгүй юу? Тэрүүгээр яг нойрныхоо одоо эмгэгтэй эсхийг бас онцлоход мэдээнд нэлээд том багжийн шинжилгээ байдаг гэсэн үг. Урт наслах. За, эрүүл байх. Энэнд одоо яг шууд утгаараа одоо тайлбарлах боломжтой байдаг уу? За би өнөөдөр 4 цаг унчлаа. 4 цагийн нойр дутуу, 2 цагийн нойр дутуу мэдэхгүй тий. Тэгвэл энэ нь ирээдүйд надад ямар эрсдлийг одоо бий болгох вэ? Ингэж хэмждэг ийм юу одоо дэлхий дээр байдаг бол. За яг шууд хэмждэг төхөөрөмж ч юм уу багаж бол яг байхгүй. Гэхдээ клиник судалгаанууд ажиглалтууд бас нэрсээр байгаа. Юу гэхээр нойр сайтай буюу хэвтэл 15 минутын дотор унтчихдаг. Тэгээ шүн сэрвэлцэхгүй сайхан доктортой унттаад өглөө амарсан сэрдэг хүмүүс байна. Тэнгүүд тэр хүмүүс урт насалдаг. Хөгшөрсөн ч гэсэн тэр чанартай нойр алдахгүй хүмүүс маань урт насалдаг. Манай ээж өөрөө бас дотор юм чахгүй юу. Тэгээд манай ээж дээр үзүүлж байгаа 80-аас дээш настай ер нь ихэнх хүмүүс 90 настай хүмүүс одоо нөгөө хөгшчүүл маань нойрыг нь асуухаар би дээр тавиал нам унтдаг. Өглөө маш сайхан сэрдэг гэдэг өгүүлэмжтэй. Хүн сайн унтаж сайхан амарна гэдэг нь бие махбодыг маш их хэмжээнд одоо нөгөө бодисын одоо юу гэх юм. Замуугаагаар хэлбэл хэрэггүй эсүүдээ бүгдийг устгаад шинээр нөхөн төлжүүлээд ингээд юм чанартай юм рефреш байдлыг байнга л одоо нөгөө нэг нэмэгдүүлээд байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нөгөө түрүүн барилгатай зөвөрлсөн шүү дээ. Бид нөгөө гимтсэн хэсгээ илүү сайн багаас нь ингээд засварлаад маш үр дүнтэйгээр ингээд бие махбодыг эрүүл байлгахад бол нойр бол маш чухал. Ерөөсөө л урт наслахын бас хамгийн том хүчин зүйлсийн нэг нь нойр бол мэдээж яалтчгүй мөн байж таарах гэдэг. Тэгээд тэр нөгөө хөгшчүүл маань
оюуханы хувьд маш хурц. Ерөөсөө таны мэдхийн тийм буурал мурал гэх юм байхгүйгээр тийм оюухаан ч маш хурц, бие махбод нь ч маш хөнгөн, урт настай тийм хүмүүс байгаа. Эсвэргээрээ одоо юм нойрны чанар муутай хүмүүс маань одоо бүр хавдрын эрсдэл, зүрх судасны эрсдэл байна, артерийн гипертензэн ер нь л бүхэл өвчний суур шалтгаануудын нэг нь нойр болж болдог гэсэн үг байхгүй. Тэгэхээр сайн унтна гэдэг нь бол маш чухал. Гэхдээ ингээ хэлчихэр нөгөө унтаж чадахгүй хүмүүс маань санаа зовчдөг. Яана би одоо ингээд тий самаагүй өгч юм уу гэх. Ингээл тий энэ залуугаараа ингээл өгчих юм уу гэд тийм асуудал байхад танд хэрвээ асуудал байгаа бол та оройтоогүй энэнийг засах боломжтой. Нойрны эмгэг гэдэг чинь бидний амьдралын болон зан үйлийн шалтгаантай тэр нөгөө амьдарч байгаа одоо хэрэгжилж байгаа зүйлсийн шалтгаанаас л бид нэр тодорхой хэмжээнд нойрон л алдагдчихад байгаа. Энийг эмийн болон эмийн бус аргаар засварлах боломжтой шүү гэдгийг энэ дэр ардаас нь зайлшгүй хэлэхгүй бол би нөгөө лекц мэгц уншиж явах явцдаа ингээ саяныхаа юм ингээ яриа штэ тий ингээд нойр бол ингээ амьдралын чанарт маш чухал ингээд одоо ядаж тий ханаад дархлааны систем хавдар мавдар гэх бүх юм ингээ ярангууд нэг жоохон нойр дутуу явдаг ч юм уу ингээд нойрны эмгийн асуудалтай байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэр тунд мэддэгдэх байхгүй нэх уртаар санаа алдтыг. Яг амьдралаа хэрэгж бодож штэ тий. Яг би хэд настай байлаа одоо хэд хүрэх вүлээ гэж яг нэг амьдралаа тоодож байгаа. Нойрны эмгийг засах боломжтой байдгийг шүү. Яг органик бус нойрны эмгийг бол эмчлэх аргууд нь бол байгаа гэдгийг бас сануулж хэлэх нь бас зүйтэй болов. Та энэ нойрны эмгэг дээр нэг тодтгол өгөөд шүү дээ. Органик бус нойрны эмгэг. Тэгэхээр чи органик нойрны эмгэг гэж бас байна уу? Органик энэ одоо ямар юм байна? Ямар шалтгаан? G47 гэж кодолдог баха. Энэ олон улсын өвчний англиар ихтэй кодын буруу санджиж магадгүй. Энд нь болохоор органик гэдэг нь юу гэхээр ямарваа нэг тийм бие махбодын эмгэгийн шалтгаантай буюу тархины ч юм уу бие махбодын эмгэгээс шалтгаалсан нойр гүйдэл байхгүй. Органик энэ бол өвчнөөс үүдэлтэй. Тэгээд ер нь бол органик гэдэг чинь биет шалтгааны улмаас ахна шүү дээ. Бие махбодод нэг юм тодорхой хэмжээний гэмтэл өвчин үүсчихэд унтахгүй байгаа. Органик бус гэж яриад байгаа. Бид нар олон улсын өвчний англиар F51.0 гэж 51 гэж ангилдаг. Нэрээ тусад нь хоёр өөр өвчин гэж үздэг. Тийм, тусад нь өөр гэж үздэг. Нөгөөх нь болохоор мэдрэлийн шалтгаантай G гэдэг кодоор кодлогддог. Органик бус нь F буюу сэтгцийн шалтгаантай өвчний кодоор кодлогддог өвчин болж таарах гэдэг байгаа байхгүй. За дараагийнх нь нэг юм одоо ингээд хэдүүлээ энэ хүртэлх хугацаанд ярьсан агуулгуудыг харахад бол за ер нь дунджаар нэг 8 цаг унтаарай тий 10:30-д унтаад 6:30 юм уу эсвэл 11:30-д унтаад 7:30-д бас бол ер нь хамгийн оптимал шүү. За ингээд мэдээж нэг жаахан наашаага хөдөлгөөн байх бах. За тэгэнгүүт дийлэх хүмүүс одоо манай чулуунаас эхлээд шиний 2-3 цагт унтаад тий за ингээд нойрны хэмнэл эвдэгтчиж за энэ хүмүүсийн хувьд бол одоо челленж сорилт нь бол жоохон эрт унтаад тий нойроо нэг 8 цагаар бүтэн аваад өглөө ажил руугаа одоо нэг сэргэг явах ийм челленжтай. Тэхийн тулд одоо юу гэдгийг маш олон зөвлөгөө өгдөг байх л та одоо хэдүүл бас тэр тухай ярих байх. Тэгсэн нөгөө тал бас нэг өөр төрлийн хүмүүс байна. Одоо ч за одоо миний төрлийн хүмүүс. За бидний төрлийн хүмүүс бол яг наа зөвлөгөөгч нь дагж байгаа. Өөрөөр хэлбэл бид 8 цаг унтаж байгаа. Харин 7-аас 8 цаг, заримдаа 9 цагч унтна тий. Сайн унтна. Эрт унтаж амарж байгаа учраас өглөө бол ингээд одоо хангалттай 8 цагийн нар авч байгаа. Гэхдээ 8 цаг унтаад өглөөс эрэхтэй амраагүй мэдрэмжтэй. За ийм хүмүүс яах вэ? За чанаргүй нойртой гэж баадгүй. Юу вэ гэхээр шүн олон дахин сэрээд ахыг үгүйсэхгүй. Нойрны мөчлөг маань 90 минут орчим гэж хэлсэн шүү дээ. Тэнгүүд эхний мөчлөгүүдээр бол ингээд ийм өнгөц нойр, кор нойр, гүн нойр гэдэг байгаа байхгүй. Бидний тэр N3 гэж нэрлэдэг гүн нойр нь бие махбодыг сэргээдэг нойр байхгүй. Яг ийм засварладаг. Гэтэл гүн нойронд орж чадахгүй кор өнгөц дээр яваад уул нь унтаад байгаа. Гэхдээ гүн нойрлогоо орж чадахгүй тохиолдлууд байхыг үгүйсэхгүй. Эсвэл өөр бие махбодын шалтгаан байхыг үгүйсэхгүй. Одоо цус багталтын ч юм уу эсвэл өөр бие махбодын шалтгаан байхыг үгүйсэхгүй. Эсвэл бас нэг юм байдаг. Орой хитрхи орой тасгал хөдөлгөөн хийдэг. Эсвэл нөгөө хитрхи орой хүнд хоол идэх ч юм уу. Ингээл янз янзын асуудлууд байж болох гэдэг шүү дээ. Тэгэхээр хүн өөрийгөө ингээд дүгнэх нь шүү дээ. Эхлээд би шүн олон сэрээд байна уу? Миний яг нойрны чанарын асуудлаас би ядраад байна уу? Эсвэл ажлын ачаалал маань ихтэйд ядраад байна уу? Эсвэл өдөрт авж байгаа мэдээллийн маань хит их зүйл ингээд тархинд процесс дарамт очруулаад би ядраад байна уу ч юм. Эдгээрээ тодорхойлдог маш шаардлагатай байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэтэй холбоотой одоо зүүд зарим хүмүүс бол ингээд зүүдлэхгүй нам унтдаг тий зүүдлэхгүй хаяа зүүдэлдэг тий жоохон
зүүдлээд унтахаараа тэрийг одоо ерөөс хамарсангүй өстой зүүдлээ сонин байлаа гэдэг бол те. Зарим хүмүүс бараг зүүдлэхгүй унтдаггүй. Тэгэхээр энэ зүүдлж гинэ гэдэг чинь өөрөө одоо хэвийн үзэгдэл юм уу? Эсвэл одоо нөгөө N3 руу гүн нойрлого орж чадахгүй гэсэн үзэгдэл юм уу? Их байх, бага байх тийм зүйдтэй холбоотой нойрны чанар хоёрын хамаарал гэж байх. Зүйдтэй холбоотой зүйл хүн болгон зүүдэлдэг байхгүй юу? Тэрийг санахгүй гэдэг асуудал л яригдчихэж байгаа. За та бол өчигдөр шөнө бол за нэг 8 цаг унтсан бол нэг 6 орчим зүүдэлсэн байгаа аль хэдийн. Ер нь бол баталгаатай. Гэхдээ тэрийг зүгээр санахгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Яагаад санддаг вэ гэхээр бидний яг тэр нөгөө зүүдний нойр буюу нүдний хөдөлгөөнтэй нойрныхаа үед ухамсар маань сэргээд буюу бид нар сэрчих юм бол зүүдээ сандаг. Гэхдээ бид нэр ихэнхдээ нөгөө өнгөц нойроор сэрдэг учраас ийм гэсэн үг. За ингээд нойр байлаа гэж хэдүүлээ график байж. За ингээд сэрүүн байна. За өнгөц нойр, кор нойр, гүн нойр, зүүдний нойр, сэргэлт, буцаад гэж явах. Ингээд давхцаа явдаг байхгүй юу? Тэнгүүт бид нар нөгөө яг зүүднийхээ нойрны үедээ сэрчих юм бол зүүдээ санах гэдэг. Нэг юм. Хоёр дахь зүйл нь юу гэхээр за сүнсэнд даруулах гэж нэг зүйл. За тэгдэг. Тийм. За сүнсэнд явахаар тий. Японд явахаар юм уу тий. Бас чадахгүй байсан. Тэгтээ сэрцэн байсан юм ярьж чадахгүй байсан. Энд дэр ингээ нэг байрлал өөрчлөгдөхөр ч юм уу нэг юм яригадаад байна тий. За яг байрлал өөрчлөгдөхтэй холбоотой. Тэр нэг явдаг процесс юм бэ гэхээр за бид нар яг юм зүднийхээ нойр ч юм ингээ гүн нойрныхаа үед бай. За явж байгаа шиг бид нэг унтж байгаа. Гэтэл ухамсар гинт сэрчээ. За бие нь бол унтсан ивэр байгаа. Бие мохоод унтж байгаа. Гэтэл бидний тарих сэрцэн. Хөдөлж чадах уу? Бие нь унтж байгаа байхгүй. Биеийг зохицуулдаг хэсгүүд бүгдээ амарцсан унтж байгаа. Тэгсээр нэ тархин сэрхичлээ. Тэгээ тархин биедээ команд өгч чадахгүй байх л. Тий. Тэр нь өөрөө нөгөө нэг мэдрэмжүүд маань бол байна. Ингэж тайлбарсан зүгээр чи сүнсэнд даруулчих гэхээр амар аа. Тэр нь баг шалгахад энэ дээр ямар механизм үйлчлэлтгөө гэхээр ийм байдаг юм байлээ. Бид нар яг нөгөө зүүдэлж явах үедээ ингээл зүүдэн дотор гүйж мөгээл янз янз юм хийж болно шүү дээ. Хөдөлгөөн хийн тий. Тэнгүүд тарих тэр болгоныг ингээ дагаад хийчих боломжтой байхгүй биш бие мохоо тэрийг дагаад хийчих боломжтой байхгүй тий ингээд за зүүдэн дотор муухай хар дарлаа гэж бодъё л да нэг мангас төөгдөд гүгдлээ гэж бодъё гүйж явахдаа би ингээ бие ингээ бас хөдөлгөө гүйчмээрэн штэ гэтэл зүүдэлж байгаа хүн ихэнхдээ нэг юм баг зэрэг л их нөхөхөөс биш нэгтэж гүйж мөгөөд байхгүй штэ тэрийг хэрхэн яаж зохицуулдаг вэ гэхээр тарих маань нугас руугаа тэр дамжуулдаг тэр урт увдар тарихны хэсэг дээр блоколчдаг гинэ яг унтчих үедээ энэ тархинд болж байгаа процесс бол зүүд шүү тийм учраас бие мохоо доошо хөдлөхгүй шүү гэдэг тийм блокийн тохиог дамжуулцдаг гинэ тэгэнгүүт яг таны хэлээд байгаа тэр чинь гарч ирээд байгаа байхгүй хэрвээ тэр блок алдагдчих юм бол нөгөө хүн чинь шүн зүүдэндээ цочид зэрэгтэй гар хүлээ аймаа савчиж хөдөлгдөг ч юм уу ингээд тэр зүүднийхээ үйл явдал унжин ингээл яг зөв яг зүүднийхээ нэг үйл явдалтай холбоотой хөдөлгөөнүүдийг хийчих гээд байдаг гэтэл саяны сүнсэнд даруулах гэдэг бол нөгөө нэг урт увтар тарихны тэр дээд хэсгэн сэрчээд байдаг доошо дохиод амждаг бай бие мохойтой хөдөлгийгээч тэр механизмаараа блоклцсон учраас ингээд нэг юм хөдөлгөж чадахгүй яг тэр үедээ ингээд ухамсар бүрэн сэргэж амжааг эргэн тойрноо ингээд бүтэн таньж мэдэхгүй байхад энэ тэнд янз янз юм харагдах ч юм сүнсүүл тарагдсан гэх яриануд эндээс гарч алдаг байхгүй юу. За одоо ийм байна. Бид нар ч өсвөр насныхан гэж яриад байгаа. Ер нь нойрны асуудалтай хэсэг бүлэг хүмүүс тий. Тэгэхдээ ер нь унтдаг оюутан ч гэж Монголд алга. Ер нь тий ингээд одоо сорогч руу орсон. Тий ингээд бүгдээрээ ерөөсөө унтахгүй. За email-ээ тоглож जैन. Тий Instagram-да байна. За эсвэл Netflix-ээ үзэж байна. За ер нь нийтлэг. Тий. Тэнгүүт одоо ийм юм байх вэ? Одоогоор ээж аа болоог тий. Энэ хүмүүс ч одоо ирээдүйд ээж аа болно. За тэгэхээр хүүхдэд нь энэ нойргуудлын асуудал дамжих эрсдэл нэгдүгürt байна уу? За хоёрдугаарт эн чинь нэг юм зан үйл гэж яриад шүү дээ. Миний нэг юм унтдаг өөрийн гэсэн соёл. За би бол одоо хоёр тунтаад өглөө сэрчдэг төрлийн. За тэгэнгүүт энэ нь хүүхдэд нь бас дамжих юм эрсдэл байна уу? Одоо энэ нойргуудлын асуудал хүүхдэд нь ямар нэгэн байдлаар удамших уу? За эхний асуулт. Хоёр дахь нь хүүхдтэй болоход энэ нь одоо ингээд ураг тээхэд ч юм уу үр тогтооход эрүүл мэндэд нь ямар нэгэн байдлаар нөлөөлдөг үү? За нэгдүгээрт удамшил бол нөгөө хэдүүлээ гений буюу одоо удамшлын мэдээллээр дамждаг зүйл. Окей, энийг бол төрдөө ингээд гаргаад авчиж байгаа. Гэхдээ удамшил шиг харагддаг зүйл нь юу гэхээр зан үйл нь өөрөө удамшдаг. Зан үйл буюу бидний хийдэг зүйлсийг хүүхдүүд мань харж гэсэн үг байна шүү дээ. Одоо таны хийж байгаа зүйлийг таны хүүхдүүд хараад энэ болдгийм нь энэ болохгүй мэн гэдэг буюу тэр амьдралыг тэр ойлгодог төсөөлөл нь буюу тэр амьдралыг хүлээж авдаг тойл нь бол таны тусгал байж таарах нь. Дөнгөж мэдээж аав ээж нь хүүхдүүдэд эрт унт гэж хэлсэн хэрнээ өөртөө шүнийг 2 хүртэл 3 хүртэл унтдаггүй байх юм бол энэ ид чи өөртөө унтдаггүй чи намайг ягаад унт гэдэг юм бол гэдэг бодол төрөх нь байна шүү дээ.
Тэгэд энэ зан үйл маань өөрөө дамжиж болдог. Буюу одоо бидний нөгөө унтахгүй байгаа тэр зуршил маань хүүхдүүдэд нь дамжих боломжтой. Тэрнээс яг нөгөө удамшлаар бол гэдэг бол би судалгааг бол одоохондоо уушааг байна. Гэхдээ ер нь бол нөгөө донтох хэмжээх хүртэл удамших хандлагатай байдаг учраас энэ маань өөрөө удамших хандлагатай байхыг үүсэхгүй гэсэн үг. За нөгөө талаас нөгөө үр тогтоох болон хүүхдтэй болоход энэ процесс нөлөөлдөг гэсэн. За яг уншсан судалгаа бол байхгүй. Гэхдээ логикийн хувьд бодоод үзвэл хэдүүлээ сайн амарч чадахгүй байгаа хүмүүсийн бие махбод бол сэргийг байж чадахгүй. Тэнгүүд бидний боловсруулж байгаа тэр удмын мэдээллийг дамжуулдаг зүйл маань эс. Эмэгтэй хүнийх бол өндгөөс эрэгтэй хүнийх бол сперматозоид. Тэнгүүд бид нэр тэрийг боловсруулж байгаа юм чинь бие махбод ямархуу бие махбодоос ямархуу эс боловсрох вэ гэдэг л хэвхэв. Тэ архаг овж өвчтэй энэ асуудалтай бие махбодоос боловсрож байгаа тэр зүйлс бол тодорхой хэмжээнд асуудалтай байхыг үүсэхгүй л гэсэн үг. Тэгээ тэр маань одоо үр тогтохдоо тодорхой хэмжээний асуудлыг үүсэхгүй. Гэхдээ би үүсэхгүй л гэж хэлж байгаа болохоос яг нэг баттай уншсан судалгаа бол нотлохоо яг миний хувьд бол байхгүй байгаа тань. Гэхдээ л бодисын солилцооны эрчим буур унтахгүй үед бодисын солилцооны эрчим буурч чинь бодисын солилцооны асуудал болж чинь. За тэгээд бие махбодын нөгөө эсүүдийн маань дархлааны хариу урвалын гэдэг янз янзын бүх систем тодорхой хэмжээнд доголдсон байхад бол эрүүл хүүхэд гарах магадлал эрсдэл нь тэгээд тодорхой хэмжээнд буурч лэнэ л гэж ойлгож байна. За одоо хэрвээ нойрчин хүрээд байвал яаж сэргэх вэ гэвэл одоо нийтлэг хүмүүс бол кофе юу тий. За энержи дринк нэ холд одоо зам мамд явж явах те эсвэл одоо дуу сонсч гэдэг юм уу. Ингээд нойр хүрээд байвал сэргээх арга бол мэдэж байна. Эсэргээрээ унтах болцоод байдаг унтахгүй байна те. Тэгэхээр энэ одоо нойрыг дэмждэг юм биш те. Одоо саяны кофе одоо энержи дринк гэдэг шиг дэлгүүрээс ороод худалдаж авч байгаа бидний хэрэглэж байгаа хүнснүүдээс ямар хүнснүүд нь ер нь одоо илүү нойр дэмжих тийм юутай хүнснүүд гэж байдаг юм. За яг тийм хүнсгээ шууд хэлэхэд бол миний хувьд бол юу вэ? Яг ихтэй магний агуулсан хоол хүнс. Магний бол өөрөө биднийг юм тайвшруулах, сулруулах үйлдэлтэй эрдэс. Магний агуулсан хоол хүнс хэрэглэх юм бол тодорхой хэмжээнд тэр маань биедээ шимэгдэх юм бол биднэрт нөгөө юм болчин сулрах болон тайвшрах нөлөөллүүдийг бол өгж болж ин хоол хүнсэндээс гэвэл бидний яриад байгаа тэр мелатонин гэдэг даавар бол бие махбодод ялгардаг нэг төрлийн био одоо циркадиан хэмнэлийг унт гэдэг тохиог өгдөг даавар байгаа байхгүй. Энийг бас тодорхой хэмжээнд хэрэгжиж болно. Гэхдээ ямар хүмүүс хэрэглэх вэ гэхээр бидний тэр биологийн хэмнэл маань өөрчлөгдсөн хүмүүс энийг хэрэглэж болох буюу нойр нь одоо танихаар бол 2 цагт хүрээд байх нь шүү дээ. Тань шиг одоо нойр нь 2 цагт хүрээд байдаг биологийн хэмнэл нь 10 цагт унтах хэрэгтэй байсан нь 2 цагт очсон хүмүүс буцаад 10 цагт унтдаг болохын тулд энийг тодорхой хэмжээнд хэрэглэж болно гэсэн үг байна. Унтах гад унтаж чаддгүй хүмүүст маань энэ тодорхой хэмжээнд үр дүнтэй гэсэн үг. Тэрнээс унтах нь асуудалгүй ирнэ шүн сэрээд идэг эсвэл өглөө эрт сэрээд идэг хүмүүсийн хувьд ари өөр асуудал яригдах шаардлагатай болдог гэсэн үг байхгүй. Ингэнгүүт яг үндсэн асуудал нь юу байна гэдгийг тодорхойлоод тэн дээр нь тодорхой нөгөө нэг даавар ч юм уу юмуд хэрэглэв зүгээр. Таны хэлдгээр нөгөө саяны хэлсэн шүү дээ. Сэргээгч хоол бидний сэргээгчдийг бол маш ихээр мэдж байгаа. Тэгээд тэрийгэ бүр хэрэгэлдэг. Одоо жишээлбэл копиг бол копи удаа. Би ер нь хот. Гэтэ надад айгүй үйлчлэн. Үйлчлэлтгүй. 7 хоногт нэг 2 уус тэр өдөр бол ер нь тэгэл сэргэгч байгаа. Кафеин гэдэг тэр зүйл маань өөрөө бие махбодыг одоо тийм ядраагүй юм шиг мэдрүүлдэг зүйл байгаа тоххой юу. Энд дээр цаанаа бол ядарсан. Тий цаанаа ядарсан. Энд дээр нэг юу ярьж байгаа нэг ягаад ядардггүй байдгийг ярьж байгаа. За ингээд тий кофеины нөлөө. За кофеины нөлөө болон кафеины нөлөө. Кафеин одоо хар цай хүртэл кафеинтэй гэж яриад байгаа шүү дээ. Өтгөн хар цай. За кафеин гэдэг зүйл буюу тэр кофеин дагуулж байгаа тэр идэвхтэй субстант за нэг тийм нэг зүйл байх гэдэг. За тэгэнгүүт ийм байдаг. Бидний бие махбод дотор аденин трифосфат гэдэг нэртэй одоо ийм жижигхэн батарейнууд байдаг гэдэг төсөл чи бидний ийм 3 фосфортой ийм 3 фосфор ингээд нэг нэгнээсээ зүгдээ явж байгаа тийм цэнэгдсэн батарей шиг зүйлс ингээд бие дотор урсч яадаг. За бид нарт энерги хэрэгтэй болохгүй харих ярих одоо ингээд суухад хүртэл энерги хэрэгтэй болно те. Тэр энерги ханаас гардггүй хэр тэр 3 фосфорын нэгэн салаад явчихаар тэр хооронд байсан энерги ялгараад биднэрт хэрэгтэй энерги өгөөд ингээд ирч хүчтэй болгодог гинэ. За тэгээ хоолунд бид нэр идээд ингээд амарч амраат ч юм уу тэр цэнийг буцаа цэнгэлждэг павер банка. Тэгээ буцаагаад энерги ашиглахаар тэр нь ингээд нэг зүйлсээрээ салаад ингээд үлдэх гээд нь шүү дээ тий. Дөнгөж тэр салсны дараа бие махбодод аденозин гэдэг ядралыг мэдрүүлдэг тийм
зүйл үүсдэг гинэ. Тэр нь тархинд очиод олоолаа ингээд зөндөө олон аденозын үүсээд тархинд очиод ингээд мэдээлэл дамжуулахаараа би ядарч байгаа юм байна гэдэг тохиолдлыг авдаг байна. Тэр аденозын. Гэтэл кафеин буюу тэр кофеин дагуулж байгаа зүйл аденозины очиж суух хэрэгтэй газар нь очиж суучаад гүүгүү ямар ч тохиол дамжаагүй шүү. Нэг юм одоо нэг хаалгаар орох гэсэн чинь үүдэндээ хамгаалагч зогсчоод аденозинуудыг оруулахгүй та нар цаашаа вэж игээд ингээд хөөгөөд байгаатай адилхан болцсон зүйл гэсэн үг байхгүй. Тэгэхээр бие махбодод тэр ядралын зүйл нь бол байгаад байгаа бие махбод ядарч байгаа. Гэхдээ ядарч байгаагаа дамжуулдгийг нь очиод блоклцсон. Тэгэхээр ядрааг юм шиг ингээл амар хэдэн цаг сэргийг явж ийсэн аа. Тэр кафеин нь нөгөө нэг байнга зогсоод байхгүй ш нэг 6 цаг орчим үйлчлэл явангууд амар олон аденозин гинт тархинд очингууд кофе уусны дараа нөлөө нь гарангууд маш хүчтэй ядралыг мэдэрдэг тэр асуудлууд тэндээс гарч ирдэг. Дөнгөж сэрхийн тулд та кофе уучдаг. Өглөө 8 цагт уугаад өдөр дахиад 3 цагт ч юм уучингууд тэр кофе чинь 9-10 цаг хүртэл үйлчилдэг юм. Тиймэрхүү асуудлууд байгаа. Энэ дээр бас нэг зүйл нь юм байдаг. Манай фитнес явдаг хүмүүс маань нөгөө нэг юм бустер гэдэг нэг зүйлийг хэрэглээд дээ штэ. За тэр дотор нь маш хэмжээний кафеин агуулсан зүйлс агуулгадж байгаа байхгүй юу? Тэнгүүд орой тасгал хийгээд буюу 7-8 цагийн үед тэр бустерийг хэрэгэлсэн хүмүүс бол шөнө унтахад асуудал гарах гэдэг шүү дээ. Ягаад гэвэл кафеин өндөр хэмжээгээр авцсан. Тиймэрхүү юмнууд бас байгаад байгаа. Тэнгүүд өөрийнхөө идэж хэрэглэж байгаа зүйл дотор тэр нэг биднийг сэргээдэг зүйл бас байх үедээ гэдгээ бас эргээд нэг харах хэрэгтэй болж таардаг гэсэн. Энэ подкастыг хийх болгонд л ярьдیں۔ Тийм имлэг тандахгүй байна. Ер нь альч одоо өвчин эмгэг дээр ерөөсөө имлэг тандахгүй. Ялангуяа эрчүүд ерөөсөө имлэг тандахгүй байна гэдэг. Ер нь бүх эмчнэр ингэ хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нойрны асуудалтай одоо эрчүүд маань ингээд шөнө ээлжинд ажиллаж байна. Өөрсдөө нойрны асуудалтай байна. Тэгээд энэ нийгмийн стресс, тэгээд нэг хүлээж байгаа энэ үүрэг хариуцлага гэдэг ер нь унтахгүй байх шалтгаан эрчүүдэд их. Тэнгүүт имлэг тандахгүй шүү дээ, тий. Тэгэхээр яг дохио байгаа. За ингүүл имлэг танд шүү. Заавал гэд. Түрүүн таавал нэг юм 14 хоног моног гэд ярьсан шүү дээ, тий. Тэнгүүт одоо таны одоо мэрэгжлийн туршлага дээр ингээ харахад оройтож хандаад байна уу? Ер нь имлэг тандж байгаа хүмүүс яг ямар нөхцөл байдалд очичоод та хэд дээр очиод байна? Одоо манай нөхөр огт унтахгүй шүнжин уцаа үзээд тэгсэрний маргааш ажилдаа яваад байна гэдэг асуудлууд яригдаад байгаа байхгүй юу? Өөрөө өөртөө болгоод байгаа байхгүй. Тийм, уул нь өөрөө эрчүүд бол ингээд тисээд байдаг. Тисэл яваад байдаг. Ингээд өөрийнхөө тэр өвдөж байгаа болох байгаа гэдгийг ерөөс анзаардаггүй. Тэнгүүд одоо би ингээд өөрийнхөө чинь амьдралын хэмнэлд нөлөөлж байгаа бол гэд хэлэнгүүд миний амьдралын хэмнэлд нөлөөлж байгаа болов уу үгүй гэдгээч баг нөө ялхан тань эхнэрээс асуух бах тий. Нөлөөлж байгаа юм уу гэдэг. Баг эхнэрээс асуух юм байна. Эрчүүд маань өөрөө миний амьдралын хэмнэлд нөлөөлж байгаа мó үгүй мó. За гайгүй байлгүй дээ гэд орхичих гээд байгаа байхгүй. Тэгэхээр эхнэрээс за тий таны хэлдгээр бол эхнэрээс асуугаарай тий. Миний шүн унтахгүй байгаа бидний амьдралд нөлөөлж гинөө, миний амьдралын хэмнэлд нөлөөлж гинөө тий. Шүн унтахгүй байгаагаас болоод тодорхой хэмжээний асуудлууд гараад байгаа юм биш үсттэй. Тий иймэрхүү. Бас нэг юм байгаа. Шүн унтахгүй байх нь таргалтын бас нэг шалтгаан болдог. Нөгөө нэг гүн нойрныхоо үед бие махбод чинь бодис солилцоо идэвхтэй явагдаад ингээд өөх хоримтлагдахгүй байх нөхцөл үүсэх ёстой байтал хоол унд идэж жагаад шүн унтахаа болчих юм бол эдсэн бүх хоол чинь өөхөлждөг. Тийм асуудлууд бас байгаад байгаа юм. Тэгэхээр эхнэрүүдэд нь анхааруулж хэлэхэд танай нөхөр чинь бас таргалаад байвал те нойрны асуудалтай байх үедээ гэдгийг бас шалгаж үзэх нь шүү дээ. Тийм ээ. За одоо монголчуудын бүгднгийнх нь мэддэг нэг асуудлуудыг энэ бол орой махан хоол идэж болохгүй тий. За орой махан хоол идвэл тэгээд шүнжин унтахгүй эсвэл одоо шүнжингөө нэг маха идээд мангасаа зүүдлэн гэх юм. За тэгэнгүүт нэг ийм зөвлөгөө өгдөг тий. Орой болцсон юм чинь хүй ханы мах дахины мах чих тий. Арай хортон шингэн тий. Хөнгөн тий. Эсвэл загас бол бүр зүгээр асуудалгүй тий. За эсвэл гэртээ орой ирэнгүүт өсөж гинөө гэдээ өсөж гингүүт за тэгвэл юу ячээ. Махгүй сайхан одоо сүтэ будаа ч юм уу тий. За гэж тэгээд ингэж шийддэг. Тэгэхээр үнэхээр хонь болоод өхөр адуу за манай 5 шүү малын махыг орой идэхээс дахианы юм уу загсны мах ч юм уу эсвэл одоо түрүүний хэлдэг сүтэ будаа идэх нь нойрны одоо тэр чанарт тодорхой хуваар нөлөөлөд байна уу? Нөлөөлдөг бол энэний цаана яг ямар шинжилгээ ухааны тайлбар үү? Нөлөөлнө. За энэ л нөлөөлж байна. Яадгүй вэхээр тэр хүнд хоол гэд нэрлэлтэй байдаг хүнд хоол. Бие махбод тэрийг боловсруулахын тулд өөрийгөө дайчлах байхгүй юу? Илүү удаан дайчлах гэсэн үг. Би нь амрах хэвээр цагтаа амрахгүй ажиллаад байна гэсэн үг байхгүй юу? Уул нь бол нойр бол бидний бие махбод
тэр нэг идэвхтэйгээр ингээд нөхөн сэргээх хэвээр буюу одоо ингээд өдөр идсэн ууцсан зүйлсээ ашиглаад шинээр барих ёстой процесс явагдах ёстой байтал нэмээд тэн дээр буцаад хоол идсэн хоолоо боловсруулна гэдэг процесс нэмэгдээд ороод ирчихэж байгаа гэсэн үг. Хоёр ажил зэрэг хийх шаардлагатай болдог. Ингээд бие махбод амрахгүй байгаа тохиолдолд тарих бол тодорхой хэмжээнд бас амарч чадахгүй. Тэгэхээр бидний яриад байгаа нөгөө маргааш өглөөний бие хүндэрсэн сэрэх бол боломжтой байхгүй. Таны нөгөө санал болгоод байгаа загас, тахиамитийн энэ хурдан боловсрдог төрлийн хоолоод байна шүү дээ. Эдгээр чинь боловсрож дуусаад нөгөө амин хүчлэлтлээ задраад тэр бидний нөхөн сэргээгдэх процесс ашиглагдаад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр аль болох унтахын өмнө хүнд хоол битгий дээрээ гэдэг бол мэдээж нөгөө нойрны асуудалтай байгаа хүмүүсийн нэг зөвлөгөөнд донд байдаг гэсэн үг. Яхахгүй байх хэрэгтэй зүйл. Тэгэхээр нөгөө шүн унтахгүй нэгсэн ирнэ. За тэгвэл та орой хоолоо хизээ иддэг вэ гэхээр 9-д иддэг гэдэг байхгүй юу? Ямар хоол иддэг вэ гэхээр нэг чансан бах ч юм уу тий эсвэл бууз цовын ч юм уу идчихэд яхахгүй нөгөө ажил нь орой тэгж тарах шаардлагатай болоод байдаг тохиолдлууд бас байдаг. Тэгвэл аль болох гадуур эсвэл нөгөө хоолоо бэлтгэж авах хэцүү байдаг бол орой эрэхт нь илүү нөгөө хөнгөн хоол бас идэхийг зөвлөдөг. Гэхдээ ер нь бол хоол судлаачид маань арай аль болох 6 цагаас хойш бити хоол идэрэй гэдэг зөвлөгөөг бол бас өгөөд идэх шүү дээ. Тэгэхээр амьдралынхаа хэмжээг тэгж тохируулах боломжтой болов тохируулаарай гэж. Зөвлөгөөг амьдрал дээр хэрэгжүүлэхэд улам хэцүү л болоод байна л да. Тэ ажил ер нь 6 цагт тарж штэ. Тэгээд эн чин дундаж яг одоо хүүхдүүдийн хичээл орцсон ачаал ихтэй үед бол 6-аас ажилласаа гараад эн чин 7-д орж ивэл баг ер нь бол айгүй эрт орж ийн те. тэгж байгаа. 2 цаг төгжирнэ гэдэг чинь бол одоо нормал бараг болчихсон. 8-д ороод тэгээд эхнэр нөхөрөөр орж ирээд хоолоо хийлээхэд 9 цагт хоол бэлэн болно гэдэг чинь тэгэл. Тэгэхээр тэрнээс хойш нь нөгөөдхөө босруулж дуусны дараа унтна гэвэл ингээд тэгээ идэхгүй одоо яваад альтай ш гэдэг ингээд ялтгүй юм нийгмийн чаленжууд нийгмийн амьдралын бас нэг асуудал Тэгээд байгаа. тэрэндээ одоо стресст нь машинд 2 цаг одоо хамаг бие чийлэн те. Тэгээд ингээд ажлаа тараад фитнес хийсэн ч гэсэн ялгаагүй л одоо орой л болчихж байгаа байхгүй. За өсвөр насныхныг ярьлаа. Тэгээ залуучууд ярьлаа, ахмадууд ярьлаа. За ингээд өөрсдийнхөө үеийнхнийг ярьлаа. Тэнгүүд одоо орхисон нь энэ бага насныхаа. Бага насны хүүхдийн өсөлт хөгжилт. За танин мэдэх чадвар, ой тогтоолт гэдэг одоо ялангуяа ээжүүдийн багада хамгийн их санаа тавьдаг энэ асуудлуудад нойрноос хэр шалтгаалдаг вэ? Нойр одоо эцэг ихэд дагаад унтахгүй байгаа нь энэ хүүхдүүдийн энэ чадруудад хэр нөлөөлдөг? Маш нөлөөлдөг. Би нэг юм судалгаа уншижсэн. Юу гэхээр бага насны хүүхдүүд нойрны асуудалтай бол neurodevelopmental disorder буюу мэдрэлийн хөгжлийн эмгэггүй тэгээд одоо жишээлбэл аутизм ADHD гэх тээ тэдгэрийг үүсгэхэд тодорхой хэмжээнд нөлөөлж байна гэдэг судалгаанууд байгаад байна байхгүй юу. Тэгэхээр эцэг эхчүүдийн хамгийн их санаа зовдөг тээ хүүхдүүдийнх нь нөгөө юм бага наснд дэлгэрдэг тэр мэдрэлийн хөгжлийн эмгэггүүдийн бас нэг хүчин зүйлс нь энэ болж таарах гэдэг. Дээрэс нь одоо энэ ухаалаг утас таблет ч юм уу те энэ эдгээр нь нойрныхоо эмгэгтэй нийлээд ирэхээр тэр суралцах анхаарал төвлөрөх. Одоо жишээлбэл нэг ийм судалгаа авчихсан шүү дээ. Богино бичлэгүүд үздэг. Шортууд. Тийм. Шортуудыг үзэнгүүт тэнд анхаарал ерөөсөө 5 секунд 10 секунд төвлөрөөл дараагийнхаа руу шилждэг асуудал гарч ирээд байгаа байхгүй юу. Тэнгүүт бид одоо нөгөө за удаан хугацаанд анхаарлаа төвлөрөх чадвар нь муудаад байна гэдэг талын судалгаанууд байна. Удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлэх чадвар муудаад ирэх юм бол тэр суралцах болон тэр суугаад тэр зүйлийг ойлгох гэдэг чадварууд нь дагаад буурнаа л гэсэн үг байхгүй юу. Дээрээс нь нойрны асуудалтай байх юм бол тархины хөгжил тодорхой хэмжээнд удаасрах шүү дээ. Тэгэхээр хүүхэд бол харин ч маш сайн нойртой байх ёстой. Угаасаа хүүхэд багасаа сайн нойртой байхаар заягцсан. Хүүхэд байхдаа бол бүр 12 цаг хүртэл унтах нь хүүхэд бол хэвийн зүйл байхгүй юу. Өөр бага байхдаа бүр амарч унтаал байдаг тийм. Өдөхгүй л байхдаа бол бүр 16 цаг хүртэл. Үндгүйч төснийхаа дараа 16 цаг хүртэл унтах нь бүр хэвийн, 18 цаг унтах нь ч хэвийн. Энэ 5-6 настай хүүхдүүд 12 цаг хүртэл унтах нь хэвийн зүйл байхгүй юу? Унтах ёстой. Залуу ээж аваад чинь нөгөө хүүхэд нь удаан унтаад хахаар нөгөө хамар доор нь хуруугаа тавьж үзээ. Эдгээр нь бол хэвийн зүйл байх гэдэг нь шүү дээ бүр. За тэгээд нэг юм 6-аас 9-оос 10 насныхан бол дор хаяж нэг 7-оос 10 цаг ч юм уу. Насанд хүрэх хүртэл 18-19 нас хүртэл нэг юм тэр нөгөө нэг 9 цагаас илүү унтах модхол байж болж байгаа байхгүй юу? Эдгээр нь харин ч нэг талаасаа сайн. Нөгөө нэг өсөлтийн гормон, growth гормон дээр хүртэл яг энэ N3-ийнхаа үед буюу нөгөө гүн нойрныхаа үед хүүхэд
хүүхдүүдэд маань тэр өсөлтийн гормон тодорхой хэмжээнд илүү ялгардаг буюу унтахаар өсдөг гэдэг чинь тодорхой хэмжээний шинжлэх ухааны үндсэлтэй зүйл байхгүй юу. Тэгэхээр хүүхдүүдийг бол аль болох ер нь бол унтуулах хэрэгтэй. Стресс өсөхөөр кортизол ихсдэг гэдэг тийм. Тэнгүүт нойр багасна. Сэтгэл санаа таагүй байл унтахгүй, хит баяртай байл унтахгүй. Тэгэхээр энэ дааврын шинжтэй юм нойрны асуудлууд нэгдүгürt байдаг уу? Таны сэний ярин дээр гардаг асуултууд юу байгаа вэ гэхээр нөгөө баярлах, стресстэх ч юм уу. Эдгээр маань бие махбод хит сэргэг буюу аюултай гэдэг тэр тохиоллыг амигдалагийг бидний аюул мэдрэх төв байдаг хөөхгүй тархин дотор аюулыг мэдэрч идэг нэг нөхөр байх нь шүү дээ. Тэр маань хит сэрэмжлээд ажиллаад ирэхээрээ бие махбодыг ер нь бол тайвширахыг зөвшөөрдөггүй. Бие махбод тайвшрахгүй болоод ирэх юм бол тэр чинь суларч амрах нөгөө нэг тайван чанартай нойр авах нь багасч байгаа гэсэн үг байхгүй. Унтахаас өмнө нөгөө сошиал гүйлгээд стресс чих ч юм уу тий. Тэгэх юм бол нөгөө амигдала чи ажиллаад би аюултай нөхцөлд байна гэдгийг зүгээр л ухамсаргүйгээр би аюултай нөхцөлд байгаа юм байна гэдэг мэдээллийг хүлээгээд авчдаг. Тэгээд эхлэхээр унтаж унтахтаа маш сэргийг унтдаг гүн нойрлоо орж чадхаа болчдөг гэсэн үг. Энэ дээр бас өөр нэг зүйл нь юу байдг вэ гэхээр шинэ орчинд очихоор бид нар эхний нэг хэд хоногтоо унтаж чадахгүй асуудлууд гардаг шүү дээ. Хүн өөр газар очиод унтахаараа эртнээс нөгөө бидний өвөг дээдс ингээд юм гоё байшинд амьдраагүй шүү дээ. Тэ бид нар чинь нэг хэдэн зуун мянган жилийн өмнө л юм гадаа даагуу магуу аюултай газар л унтдаг байсан. Нөгөө яг тэр зүйл юу вэ гэхээр амьтанд дайруулах үедээ буюу аюултай байх үедээ гэдэг тэр зүйл маань бидний бие махбод цаанаасаа байж идэг зүйл байхгүй. Тэнгүүд өөр орчинд очингууд бид нар бол аюулгүй гэдгийг мэдээд байгаа ч гэсэн бие махбод аюултай байж магадгүй шүү дээ гэдэг тэр тохиог дамжуулаад эхлэхээр одоо нэг шинэ газар очисны эхний 2-3 хоногт тэр нөгөө биеийн сэрэмжлэл унтаж чаддаг асуудлууд байгаад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр мэдээж нөгөө нэг унтахаас өмнө стресстэй ч юм уу тэр стрессийн дааврыг ялгаруулчих юм бол бие махбод аюултай гэж үзэл гүн нойрлогоо орж чадахгүй, гүн нойрлогоо орж чадахгүй бол бие махбодын сэрхэхгүй, бие махбод сэрхэхгүй бол маргааш өглөө ядарсан туйлдсан байдал. Ингээл үргэлжлээл ингээл тамийн тойрог руу орчихно л гэсэн үг. Унтахад ер нь бэлтгэл хэрэгтэй шүү дээ. Унтахын өмнө одоо сошиал медиа ухаж, хар бараа мэдээлэл энэ төр авахгүй байх нь ер нь бас нойронд нэлээд нөлөөтэй юм шүү дээ. За ингээд хэдүүлээ нэг цаг гараа ингээд ярьлаа шүү дээ. Бидэнд ер нь асуудлууд байна. Тэгээ бодитоор байна тий. Тэнгүүт одоо таны ажилтдаг байгууллага энэ сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв байгууллага одоо манай Монгол улсад байгаа мэргэжлийн хамгийн том байгууллага тий. Тэгэхээр шийдэл бол одоо мэргэжлийн байгууллагуудаас л бид нэр хүлээн шүү дээ одоо тий. Яаж шийдэх юм бид нэр? Тэгээ энэ дээр ер нь танай байгууллага ер нь яг ямар бодлого баримталж яаж ажиллаж байгаа вэ гэдэг. За мэдээж энэ дээр бол тодорхой хэмжээний нэг мэрэгжил арга зүйн зөвлөгөө гэдэг зүйл бол манай сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бол ингээд нийт Монголын сэтгцийн эмчнэр бол эмчнэртэй гараа явдаг. За бас сүүлийн үед одоо хамгийн наан одоо хийгдэж байгаа нэг том ажил байна л да. Энэ болохоор сэтгцийн эрүүл мэнд гэдэг ийм олон улсын эрдэм шинжилгээний хурлыг сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулад одоо энэ 5 дахь жилдээ явагдаж байгаа. Олон улсын гэдэг тодтол нь юу гэхээр одоо жишээлбэл энэ удаагийн чуулганд маань 8 улсын 20 гаруй профессорууд, доктор профессорууд ирж ингэж нөгөө нэг сүүлийн үеийн сэтгцийн эрүүл мэндийн салбарт гарч байгаа ололт амжилтын талаар ингэж нөгөө нэг ихтгэл болон лекц тэгээд нөгөө хилцүүлэг өрнүүлэхээр ингэж бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байгаа гэсэн. Үндсэн одоо тийм 5 одоо хурлын хүрээнд хүүхэд өсвөр үе байна, тарих судлал байна, сэтгэц байна, дондох эмгэг байна. Яг л нөгөө Монголд энэ тулгараад байгаа сэтгцийн эрүүл мэндийн хамгийн том асуудлуудыг яг энэ нөгөө дэлхийг яг хаана яваад байна вэ гэдгийг нь бид нар дэлхийн профессоруудтай хамт хэлэлцэх юм. Сэтгцийн эрүүл мэнд 2026 гэдэг энэ үйл ажиллагааг зохион байгуулахаар 9 сарын 17-18-ны өдөр зохион байгуулахаар ингээд бэлтгэл ажлаа хангаа явж байгаа. Энэ дээр бол мэдээж одоо бидний энэ өнөөдрийн яриад байгаа зүйлс бол бас яригдах бах. Одоо Монголд хамгийн их байдаг асуудлууд юу вэ? Сэтгэл түгшил байна, сэтгэл готрол байна, дондох эмгэг байна, нойрны асуудал байна. Энэ болгоныг бид нар хамттгаад ингээд дэлхийн түвшинд бас ингээд тодорхой хэмжээнд мэдээлэл солилцох гээд энэ үйл ажиллагааг зохион байгуулахаараас ажиллаж байгаа шүү. Ямар ч бидний урилгыг хүлээж аваад тэгээд найл болгонд байгаа энэ нойрны асуудлын талаар бас мэрэгжлийн өнцгөр бас тайлбарлсан танд хүсэл төвшин юмчтай маш их баярлалаа. За подкастын турш бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэн өнөөдрийн дугаараас одоо өөрт хэрэгтэй мэдээллийг олж авч чадсан гэдэгт эргэлзэхгүй байна. Дараагийн дугаараар эргээд уулзцгаая.